Дараагийн мэдээ Мөрөн сумын нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн цагдаагийн газраас жил бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг энэ жил гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл боловсрол соёлын газартай хамтран сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд гарч байгаа энэ бага насны хүүхд осол төршөд холбогдох энэ тоо баримт энэ осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ одоо хүүхдүүд мэдлэг олгож байгаагаар манай энэ тэмцээний бас нэг онцлог жил болгон байдаг. Бид ингээд сургуулийнхаа нийгмийн ажилтсан сургуулийнхаа ингээд юунуудтай холбогдоод ялангуяа айл болохоор багаас нь хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг эзэмшүүлэхийг зорж байгаа. Эннийхээ хүрээнд явж байгаа нэг тэмцээн маань бол энэ бол зөвхөн одоо ногоон гэрэл цагаан сумаар хязгаарлагдгүй. Цаашлаад бид нэр сургууль төмөржлийн цагаар нь өөрсдийн энэ байгууллагын ажилтнуудаар дамжуулаад энэ бага насны болон сургуулийн одоо насны бүх хүүхдүүдтэй бас нэг хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг багаас нь суулгахыг зорж ингэж хичээж ажиллаж байгаа. Энэ удаагийн тэмцээн нь энэ жил замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинжлэгдсэнтэй холбогдуулан зохион байгуулснараа онцлог тэмцээн боллоо. Тухайлбал иргэдийн хуулийн мэдлэг дээшлэх, зөрчил дутагдал гарах нь буурах, явган зорчигчдын үүрэг хариуцлага нэмэгдэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болох зэрэг олон давуу талуудтай гэж байна. За ер нь одоо 3-5 дугаар ангийн хүүхдүүдийн нас болон биений онцлог тохируулан, сэтгхүй тохируулан тэмцээнийхээ өдөрдмжийг боловсруулан явуулсан байж байгаа. Тэгэхээр бол бас ерөнхийдөө сэтгхүй хувьд одоо хүрэхгүй ч юм уу тийм ээ. Эсвэл бол илүү одоо хүүхдийн мэдэх ёстой зүйлээс илүү ихийг шаардахгүйгээр яг замын хөдөлгөөний дүрмийн одоо хүүхдэд холбогдолтой одоо заавал мэдэх шаардлагатай ямар одоо дүрмийн хууль заалт байдгийг тэр болгыг нэг хамруулж хүүхдэд хүргэхээр ингэж төлөвлөн ажиллаж байгаа. Энэ тэмцээнд Мөрөн сумын хэмжээний нийт ерөнхий боловсролын сургуулиуд оролцсон бөгөөд үндэсний лабораториар эрдмийн талаа цогцлбор сургууль төрүүлсэн байна.